За, ажлын хэсгийн танилцуулгаас бид нар бол нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Хар тамхи бол одоо халдвар төвчин болсон. Гамшиг болсон. Үнэхээр Монголын ирээдүйг бол асар ихээр бохирдуулж байгаа. Яг үндэсний аюулгүй байдалд бол занал хийлж байгаа. Тэгээ яг үндэсний аюулгүй байдал занал хийлж байгаа асуудалтай, халдвар төвчөнтэй, гамшигтай бид нар бол ингэж тэмцэхгүй л дээ. Тодорхойлолтоо их өндөр өгчөөд тэмцэх ажлаа бол ус шиг урсгалчиж байгаа. Тэгээ баахан хүмүүсийг хамруулад тэгэхээр би зүгээр амар сайхан сайдаас асуух гэж байгаа нь яг энэ хар тамхитай тэмцэе гэж байгаа бол энэ хуулийн дээр та өөрөө суухгүй юм. Хууль гэдэг бол бодлого. Бодлого бол байгаа байдлыг өөрчлөхийн төлөө гардаг. Байгаа байдлыг яаж өөрчлөх юм бэ та нар гэд гишүүд асуухаар өөрчлөлтийн тодорхой хариулт бол байхгүй. Өөрчлөлт яг ингэж явна гэдэг хариултгүйгээр энэ хуулийн шинжилсэн хариулга явж болохгүй. Ялангуяа хар тамхитай тэмцэх албыг яаж хүчрэхэг болгох вэ гэдгийг маш тодорхой хэлэх хэрэгтэй. Тоон хэд байх? Цалин хэд байх? Ажиллах орчин ямар байх? Тэмцэх албаны дарга бол энэ дээр өнөөгийн нөхцөл байдлыг нин уугүй бидэнд ярьж өгөх хэрэгтэй. Одоо хэдэн цаг ажиллаж байгаа? Танад ажиллах залуу хүн одоо байгаа юу? Шүнжэнгөө явдаг. Өдөр болгон. Ямар ч илүү цагийн мөнгө байхгүй. Ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Хаширч шít. Хар тамхитай тэмцэх хилцээр ажил хийдэг залуучууд өнөөдөр олдохгүй шít. Ийм болцсон. Тэгэхээр амар сайхан бол одоо мөнх эрдэнэд энийг ацгалж болохгүй. Мөнх эрдэнэ учрал хоёр энийг чадахгүй. Өөрөө амар сайхан амлж авах хэрэгтэй. Үнэхээр гамшиг юм бол. Үнэхээр халдварт өвчин юм бол. Үнэхээр аюулгүй байдал занал хийлж байгаа юм болвол энэ болгон үнэн шүү дээ. Гэтэл оруулж ирсэн хуулийг харалт. Юу өөрчлөгдөх? Хэрвээ хар тамхитай одоо хар тамхины худалдаанд цагдаа оролцвол ямар ял өгөх юм? Гайлын байцаагч оролцвол ямар ял өгөх юм? Хилийн цэрэг оролцвол ямар ял өгөх юм? Прокурор оролцвол ямар ял өгөх юм? Мэргэжлийн хүмүүс хар тамхины худалдаанд оролцвол 20-с 25 жилийн ял өгнө гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Эргэлт буцалтгүйгээр. Хар тамхитай тэмцэх албанд ажилласан хүмүүсийн урамшуулал тодорхой байх ёстой. Энэ улсууд амнасаа эрсдэлд оруулж том мафи өмнөөс босч ирнэ. Амьдралын баталгааг хангаж өгөх хэрэгтэй. Хууль зүйн сайд хар тамхитай тэмцэх албаны даргыг өөрөө томилдог байх хэрэгтэй. Цагдаагаас тусад нь гаргана. Гэхдээ ингэж тодорхой явахгүй бол хідүүлээ багын юм өөрчилсөн нэртэй юу ч өөрчлөгдөхгүй. Яг хэвээрээ. Асар их мөнгөний хэмжээ нэмэгдэнэ, эргэлтийн хэмжээ нэмэгдэнэ. За амар сайхан сайд хариулъя. Ганц төмөр сайдтай санал нэг байгаа. Яалтчгүй бол үндэсний аюулгүй байдал занал хийх битгий л одоо бүр аюул учруулах хэмжээнд явж байгаа энэ зүг рүү орцсон байна. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ улс орны хойч үе улс өрөөгдүүд залуучуудын хувь заяаг боомлж байна. Гуравдугаарт энэ хууль батлаад бүх юм сайхан болчихгүй. Бид олон хууль өнөөдөр Монгол улсад 930 гаруй хууль байна. Хууль баталснараа сайхан болдог бол одоо бүгд ямар ч асуудалгүй сайхан сууж явах хэрэгтэй. Харин гарсан хуулийг хэрэгжүүлэх энэ хэрэгжилтийн явцад хилцүүлгийн явцад одоо илүү дутуу байгаа асуудлуудын зэгцлээд өшөө тодорхой болох ёстой гэдэгт хангалттай санал нэг байна. Нөгөө талаараа бидний төсөв хөрөнгө оруулалтаа тавьж өгөхгүй болвол хар тамхитай тэмцэх алба өнөөдөр хүчин чадал хангалтгүй байна. Хаанаач хүрхгүй байна.
хар шөнөөр өглөө өрөөр яваад үндсэндээ бидний хэлдэг Монгол аргаар шахуу энэ одоо эрэгтэй тэмцэж байгаа. Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь хангалтгүй. Цалин хил, хувцс, нийгмийн асуудлууд нь шийдэгддэггүй. Өнөөдөр 2 сая төгрөгийн цалин өгчөөд бид энэ яаж одоо хэдэн их наядаар хэмжигддэг, хэдэн 100 тэрбумаар хэмжигддэг гар хар одоо тамхитай тэмцээ гээд гар нүцгэн хөл нүцгийн хүмүүсийг гүйлгээд юунд ч хүрэхгүй. Тийм учраас энэ хууль батлагдсанаар юун дээр чиглэлгүйгээр нэгдүгээр улсын зэрэглэх, хоёрдугаарт энэ хууль хүчний байгууллагуудын бааз суурийг бэхжүүлэх, гуравдугаарт энэ төсөв хөрөнгийг улсын төсвийг батлахдаа улсын хурлаас өөрсдөө гайлынхаа тоног төхөөрөмжөөс эхлээд, хяналт шалгалтыг эхлээд, энэ тусгай хэрэгсэл цахим одоо заллин, цахим энэ одоо гэмт хэрэг гэдэг энэ хард аймагчин хэл хязгааргүй болцсон. Тийм учраас энэ бүх одоо асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн энэ хууль батлагтаа сайхан болчих зүйл өрөөс огт байхгүй учраас хууль батлах ёстой үнд нэг дагсан орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх ёстой, хуулийн санкцийг ялангуяа албан тушаалтан өөрөө тэр одоо устгах ёстой хард амхийг хэрэгэлсэн, худалдсан, энэ 8-нд оролцсон ийм байвал хамгийн хатуу ялыг авдаг байх энэ одоо зохицуулалт энэ хууль дээр орох ёстой. Энэ одоо 4-5 ангиллаа юугаар бид одоо энэ ялын бодлогыг оруулж ирсэн байгаа. Хамгийн дээд хатуу ял нь хүртэл байна. Хамгийн одоо бага ял шийтгэл торгуул нь хүртэл байна. Ингээд зохих төвшнийх нь зохицуулалтын хүрээнд тэр одоо зөвлөм зөвлөгөө урьдчилан сэргийлэх ажлуудаас эхлээд тасан зогсоох, урьдчилан сэргийлэх, тэгээд тэр ялын одоо бодлогоо хэрэгжүүлэх бүх одоо хуулбар энэ хуулийн дээр явж байгаа. Мэдээж энэ хууль одоо төгс болцсон гэж хэлэхгүй энэ төсөл. Энэ хилцүүлгийн явцад оруулах, засах, өөрчлөх саналууд гишүүдээс нэлээд гарч байна. Тэгээ энэ одоо хар тамхитай тэмцэх албаа тусдаа гаргаж болох уу гэдээ асуусан. Тэрийг гүйцэг хариулж. Тэмцтэй тэмцэх алба одоо Загдагийн ерөнхий газар дээр байна. Энэ албаны одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Загдагийн байгууллага хууль зүйн сайдын харьяа агентлаг учраас энэ зохион байгуулалттай холбоотой асуудал дээр нэг тийм хүндрэлтэй зүйл гарахгүй байх гэж бодож байгаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл өөрөө хууль зүйн сайдын одоо ахалдаг юм зөвлөл байдаг. Тийм учраас энэ хар тахалтай одоо тэмцэх зохион байгуулалттай тусгай ажиллагаануудыг эрчимжүүлэх инхийн тулд мэдээ сая ярьсан одоо хөрөнгө оруулалт техник хэрэгслүүд хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд маш чухал.